1921 оны ардын хувьсгалын дараа үеэс эхэлж ард олныг бичиг үсгийн боловсролтой болгох үйл ажиллагаа орон даяар эхэлсэн байт юм. 1923 оны намар тухайн үеийн Цэцэрлэг Мандал аймгийн 12 уулын хошууны үнэгтийн задгаа жаргалан тэмэх газар бол тухайн үед алдаршиж ард олны донд жигмээ бэс хэмээн хүндлэгдэж байсан хүний санаачлагаар тулгын чулууга тавьсан байт юм. Тухайн үед бол нэг гэр нэг багш 31 сурагчтайгаар үйл ажиллагаа эхэлсэн. Энэ үеийг бол манай сургуулийн түүхэн тулгын чулуу тавьж эрдмийн гал батарсан үе гэж үздэг. За гэвч 1926 оноос эхэлж энэхүү сайн дурын тэнхмүүдийг бол улсын төсөвч хилжүүлж улсын бага сургууль болгосон байдаг. Тухайн энэ үеэс бол орон тооны багштай улсын төсвөөс санхүүждэг тусгайлсан хөтөлбөртэйгээр үйл ажиллагаа явуулж гиснээр бол албан ёсны сургууль үүссэн гэж үздэг юм аа. За 1926-аас 1936 он хүртэл бол манай сургууль 3 дугаар ангийн боловсрол олгож байсан байна. За харин 36-аас 37 оны хичээлийн жилээс эхэлж 4 дугаар ангийн боловсрол олгож гиснээр бол улсын бага сургууль улам өргөжиж хөгжсөн түүхтэй. Сургуулийн түүхэн үйл явцуудыг авч үзвэл 1939-с 40 оны хичээлийн жилээс эхэлж манай сургууль бол 7 жилийн боловсрол олгосон байна. За ингэж 7 жилийн боловсрол олгож явж байгаад 1950-аас 49-с 50 оны хичээлийн жилээс эхэлж бүрэн дунд боловсролын сургуулийн статустай болсон байдیں۔ Энэ үед бол Улаанбаатар хотоос бор хэмээх захирал хүрэлцэн ирж төвийн 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийн анхны төгсөлтийг 1952 онд хийлгэсэн байна. 1952 онд анхны бүрэн дунд боловсролын сургууль төгсөлтөө хийсэн энэ цаг үеэс ахгүйж 2022 онд бол 70 дахь удаагийн бүрэн дунд боловсролын төгсөлтийг хийсэн. Энэ хугацаанд бол нийтдээ 80 гаруй мянган хүүхдэд бол дунд сургуулийн боловсрол олгосон байт юм. Сургууль боловсролын систем улс орон даяар амжилттай хөгжсөөр 1960-аас 1990 он хүртэл хугацаанд бол маш амжилттай хөгжсөн байдаг. За сургуулийн байр танхимын хувьд бол 1961 онд 12 хотод 2 давхар хичээлийн байранд 1974-с 75 оны хичээлийн жилд өнөөгийн хичээлж байгаа нь 3 давхар хичээлийн байранд хичээллэж байна. За сургалтын үйл ажиллагаа бүтэц чиг хэв шинжийн хувьд бол 2003 оноос 2004 оны хичээлийн жилээс эхэлж 11 жилийн боловсрол олгож ирсэн бол 2008-аас 2009 оны хичээлийн жилээс эхэлж 12 жилийн боловсролыг олгож эхэлжээ. За манай сургууль 1976 оноос эхэлж сургууль үүсгэн байгуулагдсны түүхт 50 жилийн ойг тэмдэглэсэн байдаг. За үүнээс хойш 50, 60, 70, 80, 90 жилийн ойг 2016 онд тэмдэглэсэн. За үүнээс хойш бол сургуулийн үйл ажиллагаа маш амжилттай зохион байгуулагдаж байна. За сум, бүс, аймгийн хэмжээний тэргүүний сургууль, улсын топ менежменттэй сургууль, аймгийн тэргүүний сургууль хамт олон, аймгийн тэргүүний ёс зүйн загвар сургууль хэмжлэн олон амжилтуудыг маань өндөрөөр үнэлж 2015 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль болох Алтан гац одонгоор хамт олон маань шагнагдсан байт юм аа. Энэ бол Өвөр Хангаан аймагта анхны Алтан гац одонгоор шагнагдсан сургууль болсон түүхтэй. 2022-оос 2023 оны хичээлийн жилд манай сургууль 152 багш ажилтнаар үйл ажиллагааг явуулж байна. Нийт 80 бүлэгт 2844 сургалтчдаагаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуульд ажиллаж байгаа багш нарын 79% нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд Монгол Улсын зөвлөх багш 3 багш ажиллаж байна. Бид боловсролын үйлчлэгийг бага боловсролд 1384, суур боловсролд 991, бүрэн дунд боловсролд 496 хүүхдэд хүргэж байна. Мөн сургуулийн дотор байранд 100 сурагч хүлээн авч сурч амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өвөр Хангаан аймгийн боловсролын салбараас гавьяаныхаа амралтанд гарсан багш ажилчид та бүхэндээ 100 жилийн түүхтэй Алтан гац содонд ерөнхий боловсролын 1-р сургуулийн хамт олонныхоо нэрийн өмнөөс болон
хувайсаа Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэн минь урт наслаж удаан жаргаарай. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас сургалтын арга зүйн өөрчлөлт хурдцтай явагдаж төрөл бүрийн сургалтын платформудад интерактив хичээлүүдийг амжилттай зохион байгуулж байгаа нь тамхин болон цахим хосолсон сургалтын арга зүйн шинэ үеийг эхлүүллээ. Сургуулийн хэмжээнд багш нарын арга зүйн хөгжил, мэдлэг ур чадвар, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй багш нарыг түшиглсэн мэргэжлийн хөгжлийн бүлгүүд идэвхтэй ажиллаж байна. 2021-с 22 оны хичээлийн жилд Монгол хэл уран зохиолын багш, энэ мөнх дотох дэлхийн шилдэг багш улсын уралдаанд амжилттай оролцож, шилдэг 10 багшийн нэгээр шалгарч, улс аймагтаа үлгэр жишээ болон ажиллаж байна. Багш нарын мэдлэг ур чадварын түвшин жилээс жилд өсөн нэмэгдэж, багангийн багш А бэлэг жаргал, багангийн багш Ч оюун цэцэг, математикийн багш С Нямсрнаар Монгол улсын зөвлөх хэмээх эрхэм зэргийг хүртэн хамт олноо үлгэрлэн ажиллаж байна. Мөн 2022 оны үндэсний их баяр наадмаар биеийн тамирын багш С Алтан гэрэл Шаан харвааны төрлөөр Монгол улсын мэрэгэн цол хүртсэн сайхан амжилт гаргалаа. Сургуулийн бүтэц зохион байгуулалтын хувьд удирдлагын баг, мэргэжлийн хөгжлийн бүлгийн 12 заа харгын нэгдэл, аж ахуйн алба гэсэн бүрэлдэхүүнтэйгээр өдөр тутмын сургалт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Сургуулийн дэргэд үйлдвэрчний эвлэлийн хороо, сургуулийн зөвлөл, ёс зүйн зөвлөл, залуу багш нарын алтан од клуб болон сурагчдын өөрөө удирдах төрөл бүрийн клубүүд доктортойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. 2022-оос 2023 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн дэргэд мэргэжлийн сэтгэл зүйцийг ажилуулж эхэлсэн нь боловсролын үйлчилгээ авагчид болон багш ажилчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх таатай боломжийг бүрдүүллээ. Мөн манай сургууль нь нийт 21202 м2 нийтийн эзэмшлийн талбайтай бөгөөд 2020 онд шинээр спорт зал, 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн байрыг барьж байгаа нь сургалтын чанар үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажил болж байна. Дотуур байранд хүүхэд хөгжлийн төв, эцэг эхийн уулзалтын өрөө, чирэгжүүлэх танхим, хичээлийн байранд шинээр шатар, технологийн туслах кабинет зэргийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинээр байгуулан ажиллаж байна. Сургууль багш нарын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг аймаг бүс улсын олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалт, шинэ бүтээл, оновчтой санал шалгаруулах уралдаан, сурган хүмүүжүүлэх ухааны илтгэл зэрэг томоохон уралдаан тэмцээнд тогтмол өндөр амжилттайгаар манлайлан оролцож байна. Тухайлбал элсэлтийн ерөнхий шалгалтаар жил бүр аймаг улсын дунджаас дээгүүр үнэлэгдэж 2021 онд нийгмийн ухаан, 2022 онд математикийн хичээлүүдээр 100% гүйцэтгэлтэй сурагчид түрэн гарч байгаа нь сургууль багш нарын арга зүйн хөгжлийн үр дүн юм. Мөн сургуулийн дэргэд Монгол улсын шилдэг болор бүжгийн хамтлаг, аймаг бүсийн аварга, найрал дууны инээмсэглэл хамтлаг болон гар бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, агаарын теннис зэрэг урлаг спортын чиглэлээр секс дугуйлангууд үр дүнтэй ажиллаж байгаа нь сурагчдад бие бялдар, нийгэм соёлын өв дэгш хүмүүжил олгох суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний нэг жишээ нь цэрэг спортын дүр тоглолтод манай сургуулийн баг сүүлийн жилүүдэд тасралтгүй аймагтаа тэргүүлэн улсын уралдаанд амжилттай оролцож байна. Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Бүр хангаа аймгийн ууган сургуулийн нэг болох 10 ихэр сумын Алтан гад содонд ерхий боловсролын 1-р сургуулийн залуу багш Мөнхтийн Балгармаа байна. Миний бие мэндэлсэн цагаасаа эхлэн тус сургуультай амьдралаараа холбогдсон бөгөөд миний аав ээж 1992 оноос хойш одоо хүртэл тус сургуульд амжилттай ажиллаж байна. Энэ сургуулийнхаа нэгэн эдэс болон залгамж халаа хойч үеийн болон аав ээж хамт олонтойгоо хамтран ажиллаж байгаадаа туйлын баяртай бас мөн бахархаж явдаг юм аа. Ингээд та бүхэндээ Монголын багш нарын 56 дахь өдөр, дэлхийн багш нарын 28 дахь өдрийн гал халуун мэндийг хүргэж эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн өрөөё. Түүхийн шаргал хуудсын эдэд болсон та бүхнийхэн залгамж халааг аван ажиллаж байгаадаа баяртай байна. Та бүхнийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн бидэнд үлдээсэн ариун их туршлагаар суралцсан Монгол улсын зөвлөх багш хэмээх нэр хүндтэй зэргийг хүртэн ажиллаж байгаадаа бид гурав баяртай байгаа билээ. Үе үеийн хамт багш нар, ажилтан албан хаагчид та бүхэндээ дэлхийн багш нарын баярын 28 дахь өдөр
Монголын Бүртгэгчдийн баярын 56 дахь өдрийн баярын мэндийг хүргэж, эрүүл ангис сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Та бүхэн минь урт насалж удаан жахаарай.